Амьдралын жишээ. Олон мөрний өрсөлдөгчд. Өнөөдрийн түүх олон том агуйтай нэгэн арал дээр болсон юм. Арлыг агуй гэж нэрлэдэг. Энд ан амьтад тоглож болох тоглоомын газар удаж буй үнэн хэрэгтээ агуй арал алдартай, тогттой сайхан газар учраас бүхэл амьтад энэхүү арлыг эзэмшихийн төлөө өрсөлддөг байжээ. Харин арал руу очих зам дэндүү хэцүү байсан нь амьтдад бэрхшээл учруулж байлаа. Саарл чонын бүлэг гүүр тавих төлөвлөгөөтэй ирцгээжээ. Тэд өөрсдөө болон зөвхөн найз нараа агуй арал руу орж болохоор сайн зам хийхийн тулд олс мод ашиглаж байна. Чонуудын ахлагч гүүрийг чонын бүлгийнхэн барьсан учраас арал биднийг болно гэж хэллээ. Чоннууд гүүрээ барьж дууслаа. Тэгээд өөрсдийн барьсан гүүрээр өөр амьтдыг гаргахгүй хэмээн манад зогсно. Тэд өдөр шөнөгүй гүүрээ манаж байлаа. Гэвч амьтдын хаант улсад зөвхөн саарл чонын бүлэг гүүр хийх талаар бодож байсангүй. Голын нөгөө талд улаан үнэгнүүд сал хийж байлаа. Тэд ч бас агуй арлыг хяналтаа авахыг хүсжээ. Үнэгнүүд энэ салаа саарл чоннуудын хийсэн гүүрнээс илүү арлыг хамгаалахад амархан байх болно гэж бодцоожээ. Шөнө болоход үнэгнүүдэд чонын бүлэгтээ ижил асуудал үүссэн юм. Учир нь салыг хэн нэгэн ашиглаж агуйд хүрэхээс сэргийлж харж хамгаалах шаардлага гарлаа. Тэрчгүй хэл бүү ор ялангуяа саарл чоннууд гэсэн байцыг хадлаа. Чон болон үнэгний бүлэгт хайрын харилцаа гэж байдаг. Хэд хоногийн дараа саарл чоннуудын гүүрний уяа тасарлаа. Гүүрийг засах нь маш аюултай ажиллаж үүнийг хэн нэгэн заавал хийх ёстой. Чоны ахлагч Мельвинээс өөр гүүр засах зүрх зоригтон байсангүй. Мельвин гүүрний ёроолоос зүүгдэн ажилд орлоо. Гэнэт хүчтэй салхи гарч гүүр дайвалзаж эхэллээ. Мельвин гараа алдан доош унжээ. Мельвин хүчтэй эргүүлэгт орсон байлаа. Энэ үед улаан үнэгнүүд Мельвиний ойролцоо байсан юм. Үнэгнүүд бодож зогссонгүй. Мельвинд шууд туслах ёстой гэдгээ мэдэж байлаа. Улаан үнэгнүүд хийсэн. Яагаад гэвэл тэд Мельвинд тусалж түүнийг аврах хүсэлтэй байжээ. Энэ явдал саарл чоннууд болон улаан үнэгнүүд бүлгийн хооронд харилцааны том өөрчлөлтийг авчирлаа. Үүнээс хойш хоёр бүлгийнхэн урдын дайснууд үнэхээр сайн найзууд болоход суралцсан юм. Улаан үнэгнүүд болон саарл чоннууд шинэ харилцаа тогтоосон баяраа агуй арал дээр тэмдэглэжээ. Тэд хайрын хүчийг олж нээсэн шүү дээ. Өгдөөгүй дээ. Өнөөдрийн хичээлээр та бүхэн бусдад нээлттэй хандаж Бурхны өгсөн хайр болон бэлгийг бусадтай хуваалцах ёстойг ойлгуулах гэсэн юм. Та нар ээлдэг зан гаргаж бусдыг хайрлаж эхлэх үед гайхамшигт өөрчлөлтүүд бий болно. Бусдыг хайрлаж байгаа бүхнээ хуваалцахад та нар юугаар ч хохирохгүй. Бусдад хайртай байх хамгийн чухал.